Энхри бяцхан шавнартан их хэлнийхэн төмөн гайхамшгийг таниулж эрдмийн их өргөөндөн гэрэл завцруулсан эгэл даруухан багш бүсгүй. Сургууль хэмээх их айдын сургалт арга зүйн багныг тулж судалгаа шинжилгээний суурийг тавьсан сургалтын менежер Гадал зуур бүсгүй. Алга өрсгийнхээ амьдралын нар шиг гийгүүлж ачлалт ухаарлыг дээдийг харамгүй хайрлсан адрай өрсгийнхээ замыг зааж заяаг дэгшилсэн ачлалт хүмүүн эрхэм багшийн маань нэрэмжит Монгол хэл бичгийн олимпиад инхүү эхлэж байна. Ингээд энэхүү үйл ажиллагааг нээж үхэлнүү хэмээн Өлзий сумын засаг дарга ноён хаш мэдэг Иргэдийн хурлын дарга ноён Элбэг баяр, Өлзий сумын сайн оюут сургуулийн захирал Ууган баяр, мөн эрхэм багшийн маань том охин энхтэй та бүхнийг энэхүү хүндэтгэлийн тайзнаа урин залъя. Мөн сайн оюут сургуулийн захирал Ууган баяр таныг хүндэтгэн урин залъя. Сайн байцгаана уу та бүхэндээ эрхэм багшийн маань нэгэнт олимпиад болон шинийн 8-ны бэлэг цаг өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Бидний хайртай багш Савгадуур багшийн маань нэгэнт олимпиадыг зохион байгуулж байгаа үр хүүхдүүд болон олимпиадад оролцож байгаа багш сурагч та бүхэндээ өндрөөс өндөр амжилт хүсэн мөрөө та бүхнийхээ цаашдын ажил амьдрал эрүүлэх саруу сайхан бүхнийг хүсэн мөрөөё. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтгуулъя. За энэ гарч буй могоо жил бол манай сургуулийн хувьд ийм түүхэн ойлгохоос ийм сайхан жил болж байгаа. Тэгээ энэ өдөр бас бэлэг сайхан өдөр та бүхэнтэйгээ хүүхдүүдтэйгээ Ахмад багш ажилчдтайгаа сургуулийн хамт олонтойгоо уулзахад үнэхээр сайхан байна. Бүгдөө ингэ их сансан байна. Тэгээ та бүхэн минь бие эрүүл сэтгэл амгалан сайхан байх болтугай гэж хүсэн өрөөё. За тэгээд Савгадуур багш маань нэрмжит олимпиад дахин зохион байгуулах болсон бол маш их баяртай байгаа. Тэгээд бас холоос зорж ирсэн өөр хүүхдүүд ах トゥ хамаатан саданд нь нийт сумынхаа иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. За тэгээд та бүхний минь ажил үйлс өндрөөс өндөрт гэрэлж байх болтугай. Баярлалаа. За модон могой жилийн хаврын төрийн сарын шинийн 8-ны бэлэг цагын өдөр энэхүү олимпиадыг зохион байгуулж байгаа да. Олимпиадыг зохион байгуулах явж байгаа энэ Савгадуур багшийн үр хүүхдүүд санаачлан энэ олимпиадыг зохион байгуулж авах баяртай байна. За энэ олимпиадын ач холбогдол маань юу байдаг вэ гэхээр зэрэг альва нэгэн ажил маань бидний ирээдүйг болсон хүүхдүүд маань оюуны өндөр чадамжтай болоход энэ олимпиадын сэтгв даалгаврууд их чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр энэ сэтгв даалгавруудыг сайн хийж эндээс олж авсан мэдлэг маань ирээдүйд маш том юмны амжилтанд байдаг шүү. Та бүгд хичээж үзээрэй. Заавал одоо төрүүлэхтэй биш тийм ээ. Тэр тухайн сэтгв даалгавар юу илэрхийлж байна, юу сурч мэдж байна гэдэг дээр ач холбогдол өгөөрэй гэж нийт хүүхдүүдэд уриалж байна. Нийт хүүхдүүдэд амжилт хүсье. За та бүхэндээ энэ бэлэг сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд энэ сайхан өдөр боловсролын салбарт 40 гаруй жилийн зориулсан бидний хайртай ээж олон мянган шагнарынхаа хайртай багш ардын боловсролын тэргүүний ажилтан хөдөлмөрийн гавьяаны Улаантовын одонд Савгадуур агсны нэрэмжит 4 дахь удаагийн Монгол хэл бичгийн сорилго олимпиадыг зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна. За олимпиадын нээлтэнд бидний хайртай наг цах алтан галцсоодонд онц тээвэрчин Лавгаах маань хүрэлцэн ирсэн байгаа. За мөн бид нар эхээсээ дөрүүлээ. Тэгээ 3 нь одоо ээжийнхэн энэ багш нэмэх эрхэм сайхан мэргэжлийг өвлөн авч одоо улс орондоо
үр бүтээлтэй ажиллаж 15-аас 26 жил ажилласан манай хань бас багш миний дүүгийн эхнэр бас багш ингээд манай гэр бүлд ардын боловсролын тэргүүний ажилтан 5 байдаг гэдгээрээ бид бас багтаж байдаг юм аа. За энэ олимпиадын гол онцлог нь ээж маань ажиллаж байсан төрөлх сургуулийн түүх 100 жилийн ойн хүрээнд хэд бичгийн ухааны доктор профессор иш Лувсан Амдан багшийн нэрмжт олимпиадын сорилго болгон зохион байгуулагдж байгаараа онцлогтой. За бидний олимпиадыг зохион байгуулагчдын саналыг дэмжин талархалтай хүлээн авч хамтран ажиллаж байгаа сайн аюул сургуулийн захиргаа, удирдлагууд, нийт багш нар миний ээжийн тухай ажил амьдралын тухай дурсамж хөрөг нийтлэл ирүүлсэн үе үеийн багш нар олимпиадад оролцож байгаа бяцхан хөөрхөн сурагчдаа тэднийг бэлтгэсэн оюунлаг сайхан багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. За олимпиадад оролцогчдоо бүгдээрэнд нь одоо амжилт хүсье. Цаашдынхын сурлах хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Та бүхний минь оюуны мэлхэмээ үргэлж гээж байх болтугай. За ингээд би дүүнрээ болон тавга ахыгаа бас энэ тайзан дээр урмаар биднэрт бас түүх сургуулийнхаа 100 жилийн зориулсан бас хангийн үйл ажиллагааг эхлүүлж байгаамаа. За ингээд миний дүүнэр за ингээд энэ эрхэм багштай маань мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан Цэрэн багшигаа энэ хүндэтгэлийн тайзнаа урин задъя. За энэ сайхан туран цугларсан эрхэм хүндтэй багш нар, шавь нар та бүхэндээ энэ өдрийн гал халуун мэндийг өргөн төвшүүлье. Бидний хамтран зүтгэж, хамт олон хөрөлдүүлж, бар нэгэн ажиллаж байсан сайхан багшийнхаа олимпиадыг зохион байгуулж хамтран оролцож байгаадаа баяртай байна. Маш их баярлж байна. Маш их. Миний одоо хайрт багш Лагуудар Жогшин маань энэ хамт олныг өдөртөн зохион байгуулж сургуулийн менежер гэх эрхэм албан үүрэг гүйцэтгэж байхдаа энэхүү хамт олныг ямар сайхан удирдах ноён нуруутай чиглүүлж ирснийг бахархаад баршгүй. Таны энэ одоо үр хойч үе хамт олондоо өвлүүлж үлдээсэн нэрхэм сайхан чанар, эрдэм мэдлэг, таны сайхан уг сургаал манай үе үеийн хамт олонны зүрх сэтгэл өөр дорших болно. Баярлалаа. За сайн байна. За ингээд хаврын ихэнх сарын шинэ 8-ны бэлэгцээ өдрийн мэндийг та бүхэнд төвшүүлж байна. За тэгээд нутгийнхаа төрөлх сургуулийнхаа 100 жилийн ой хүрээнд манай гэр бүлийн зүгээс энэ шавь нарынхаа ирээдүйн зэн олонныхоо оюуны мэлмийг улам ихтэйш навж та бүхэндээ зориулаад бид нэг ер аливаа зүйл самбраас гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгээ бидний зүгээс зориулаад нэг энгийн самбар, нэг ухаалаг самбарыг 100 жилийн ой хүрээнд гэр бүлийнхаа зүгээс хандлаг болгон өргөж байна. Та бүхний тэгээд номын цагаамаар үргэлж мөнх гэгээр нь дэлгэрч байхыг сайхан өрөөдийг та бүхэндээ төвшүүлье. Мөн хүүхдүүдтэй бас олимпиад нь амжилт хүсье.
энд хүрэлцэн ирсэн одоо хүндэт зочид эрхэм багш нар бяцхан шавнартаа одоо хаврын ихэнх сарын шинийн 8-ны бэлэг цай өдрийн мэндийг өргөн төвшүүлье. За ингээд манай одоо Ахмад багш Цэрэн багш маань одоо ээлжтэй загч бичих хуралдаанд оролцож улсад тэргүүлсэн юм аа. Та бүхэн мэдж байгаа бах тийм ээ. Тэгээд одоо Ахмад багшийн зүгээс сэтгэлийнхаа өчүүхэн бүлгийг Цэрэн багштаа гардуулах гэсэн юм аа. За. За бүгдээрээ Цэрэн багштай дахин сайхан баяр хүргээд одогдчихъя. Багш хүний ухаан, багш хүний чадвар насан өөртөө дасрахгүй хамт явж байдаг гэдгийг манай Цэрэн багш минь харуулж баталж бас өгсөн маш их гайхамшигтай байна. Баярлалаа. Та бүхнийхээ сонор юг Мядану хэмээн Өлзийцмийн соёлын төвийн дэрэгдэх морин хуурын дугуйлангийн сурагчдаа энэхүү тайзнаа хүндэтгэн урин задъя. Чойдгийн аялгуу жалам хар. Мясүрэнгийн хөгжим нэг ангийнхан 4-ийн Б ангийн сурагчид. Нэг
Батболдын хөгжим тэмээгээр би сургуульдаа явна. 3 Б ангийн сурагч бүрэн төгс. Алтан гадас одонд ардын боловсролын тэргүүний ажилтан хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонд энэ сайхан эрхэм багшийн хаан алдрыг мөнхөлж энэ нутгийн хаан нэр хүндийг өргөж яваа олон сайхан шавнырийнх нь алдрыг хүндэлж энэхүү сайхан олимпиадыг зохион явуулж байгаа Лавгадар жогшийн хаан өр хүүхдүүд ахан дүүст нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Ингээд олимпиадад оролцож байгаа нийт сурагчдаа амжилт хүсье. Бичээр ойхон бүсвийн сэтгэлгээ гэлзэнэ Хүргшдэх хэрэгээ талтаа Бодомт заяанда дүүрэн жаргана Эдгээлтийн эзэн ичимэн та Инэвслэн юрол хайрлаарай Энгийн наруу багш ичимэн та Ирэх хүсээ таруулан урд насаарай Цайдан талын бичээр Цайлган үсэг сэтгэлгээ гэлзэнэ Цуутай багш болохооч мэдээгүй Сонгоор эргүүлэн дуу аядана
таруулан урт насаарай. Талын бэлчээр хонгорхон өсвийн сэтгэлгээ гэлзэнэ. Холын ирөлөө мөрөөдөө ховорхон заяанда дүүрэн жаргана. Эдгэттийн эцэн ичимэн та инэмслийн ирүүл хайрлаарай. Ингийн даруу багш ичимэн та их үсэ таруулан урт насаарай. Эдгэттийн эцэн ичимэн та инэмслийн ирүүл хайрлаарай. Ингийн даруу багш ичимэн та их үсэ таруулан урт насаарай. Их үсэ таруулан урт насаарай. За хаврын ихэнх сарын шинийн 8-ны бэлэгт сая өдрийн мэндийг энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ болон багш сурагчдаа мэнд хүргье. Сая сургуулийнхаа түүх 100 жилийн болж байгааг тохиолдуулан энэ сургуульд ажиллаж амьдарч байсан Ахмад багш нар ажилчдаа одоо энэ Монгол хэлний кабинетэд самбар дэлгэцийг одоо хандвар бэлгэлж байна. За тэгээд энэ сайхан сургалтын хэрэглэгдэхүүнээ цаашдынхаа сургалтын даан хэрэглэж бяцхан шавнар нь эрдэм номтой сайн хүмүүс байхын ёроолыг өргөн төвшүүлье. Ингээд та бүхэндээ цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За энэ сайхан бэлэгт сая өдөр эрхэм Ахмад багш ажилчид маань сургуулаа зорин ирээд Монголынхаа кабинетэд сургуулийнхаа 100 жилийн яваг тохиолдуулаад ийм сайхан сургалтын хэрэглэгдэхүүн бэлгэлж аваад маш их баярлалаа. Та бүхнийхээ ажил амьдралд хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ахмад багш нартаа үнэхээр баярлалаа. Яагаад гэвэл энэ орчин үеийн хүүхдүүд маань захин технологиор хөгжчихсөн. Захин технологи дээр суурилсан. Монгол хэлний хичээл гэдэг маань альва нэгэн зүйл маань одоо энэ мэдээлэл харилцааны технологи хэрэгжилж бүс дуутай ийм шаардлага бол хичээл дээр тавигдж байгаа. Тэр шаардлагыг хангасан ийм тоног төхөөрөмжөөр нийлүүлж байгаа та бүхэнд үнэхээр баяртай байгаа. Энэ эцсийн эцэст нь хүүхдүүдийг илүү сайн тэ орчин үедээ нийлсэнтэй сургалтын үйл ажиллагаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд маш том дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Та яд үнэхээр баяртай байгаа шүү гэж хэлье. Лагодорч багшийн маань дэрэмжт олимпиад амжилттай зохион байгуулагдаж байна. Өөр хүүхдүүд нь одоо ийм сайхан 30 журмал гаргаад алс солоос зорж ирээд энэ сайхан ажлыг хамт олонныхон зохион байгуулж байгаа. Юуны юм одоо их баатартаа өөр хүүхдүүд нь баярлалаа гэдэг сургуулийн цааны хүмүүс хэлмээр. За хоёрдугаар одоо Монголынхаа кабинетэд энэ сайхан сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлгэлж байгаа хамтдаа баярлалаа. Сургуулийн одоо юу гэдэг сургуулийн дэмжлэгүүднээс сургалтын хэрэглэгдэхүүнтэй болгож байгаа нөгөө талаар хэд бол яг орчин үеийн одоо хүүхдүүдийнхаа шаардлагад нийцсэн захин технологи сургалтын орчинд одоо нэвтэрч байгаа энэ үед зайлшгүй шаардлагатай ийм сайхан хэрэглэгдэхүүнээр одоо бэлгэлж байгаа баярлалаа. Та нартай хурдан нас удаан жаргалыг хүсэн өрөөе. Ингээ хамт олон ч нартай дахин баярлалаа гэж хэлье. цагаан өргөндөө утчин шавда эрдэм хайрдасан орчлон таних үдигнэгээр аргудун хүссэд минь жигүүр оргуус
багш та. Тэгээд сайхан дурсамж ярив. Би энэ сургуулийг 1976 онд цэргээсрээ би яр болж ирсэн. Тэгээд дараа нь байрын багш боллоо. Тэгээд би энэ дээрээ сургуульд явлаа. Олон захирлын нүүр үзэлтэй 15 захирлын нүүр үзсэн байна. Тэгээд 49 жил ажиллаад дэвтэрт гарсан. За тэр үедөө тэр нь унж болсон олон юм байсан дөө. Ерөөсө сургууль 2000 оны үеч чинь хүүхдгүү болоод нөгөө хүүхдүүд нь мал дараа гараад балалж илээс нэг хэсэг. Тэгээд одоо энэ амгаа чинь жоохон хүүхдүүд 2000 он гараад малчин тэднийг авцраад сайхан зураг зурдаг хүүхдгээл зөндөө одоо хүүхд авцарсан. Тэгээ бид нэр тэр хүүхдүүдийг ягаад сургуулийн хүүхдийг олон болгоод тэгээд тэр хүүхдүүд нь одоо ийм сайхан зураглаж болчихсон байна. Тэгэхээр бид нар нэлээ холыг харж байгаа. Одоогоор бол баг 25 жилийн хойных юмыг бас харж ирсэн багш нар байна. Харж ирсэн ажилчид байна. За энэ сургуулийг сайн болгохын тулд бид нар үнэн сэтгэлээс ажилладаг байлаа. Тэрний хүчин хүүхдүүд маань одоо шамнар маань том улсууд болчихжээ. За тэгээд та нарт маш их баярлалаа. Ээжийн нэр чи ийм гоё тэмцээнийг явуулаад ийм гоё одоо ханд өргөөд эхний ээжинд ингэж явж байгаа бол мундаг байна. Би ээжгөө бас энэ дээр цагаатар сургуулийн менежер болчихсон үед тэгээд нэг стадиг энэ сургууль чинь ижүүлэх тогтсон хүүхдүүдийг бид цуглуулж биш гуйж явдаг үе байлаа. Тэгээд одоо бачуур өгшөөсөн. Одоо манай өчигдөр нэг обязан боччихлээ байлаа. Дуугчмын багш нөгөө бас өчигдөр яаж боо шийгс бит тав. Захирлээ орол хүүхд зурулах юм байлаа. Тэгэхээр чинь баг багт хэд мөксөг хаваагаад ингээд явуулдаг гэж хэлсэн. Тэгэхээр тийм байхгүй. Одоо хүүхдүүдийг тийм ээ юу гуйж говшиж автобус авчирдаг цаг ард өнгөрсөн байна гэж. Тийм шиг яах нь энэ хичээлийн жилийн хулаас бүгдээр яах нь ихтэй яа тийм урлагийн сургууль гэж хэлдэг муу хэлдэг нөө спортын сургууль гэж атлагт нөө хамаа урлаг спорт хайдаа нүдэл энэ гайгүй хэдэн хүүхдүүдээ бас нэг энэ Улаанбаатар хүүхдүүд авч болгоод байдаг шагнал энэ баян хонгорын хүүхдүүдээ авч болгоод байдаг шагнал тодорхойлоод эдгээр шиг авч өгөөд тэгээд энэ хүүхдүүд нь амжилт гаргаад ирэхдээ яах нь хүссэн гүшээгүй хөдөө байсан нөхдүүд энэ амгаа гаргахлээд яах нь энэ сургуульд хүрээд ирнэ гэсэн. Тэгээд тэргээ бослуулаад яах чинь 2 жилийн дараа манай сургууль чинь нөгөө ангид нэг 10 хэд хүүхдтэй байсан бол ангид үүрхэн баяр нэг 60 хүүхдтэй байсан чинь баяргүй 170 хүрээд явчихсан чинь багтгаа байсан. Манай цагаатарчны сэтгэлийн хтай бас үр хүүхдүүдийн төлөө үнэхээр гайхалтай. 4 хүүхдээ 4 лингийн хтай ийм сайхан бодгоод одоо багтаатай өөрөөс илүү өндөр талд хүрсэн шахуу шүү дээ. Одоо бүгдээ болгоцсон зэрэг зүүцсэн байна. Үнэхээр гайхамшиг. Энэ үйл тааны насандаа ээж чинь энэ болгоцсон зэрэг бүгдийг зүүж үзээгүй юм шүү. Үнэндээ зайдуул нэг дэвтэрхээс өмнө хэдхэн жилийн өмнө болгоцсон зэрэг болж яасан. Тэгэл таандагч юу вэ? Дэлгүүр хахад 39 жилийн өмнө яг явсан байх шүү. Үнэхээр сайн хүний үр шүүт хүний унаг гэдэг сайн хүний үр хүүхдүүд яг нь ээжигээ гэнтэр сайхан сургаалаад ээжигээ мэгжлээ гэмшээд энэ ихтэй баад энэ өөрсдөө шилж төгссөн сургуультаараа ингээд ээжийн нэрмжид олимпиадад явуулж яах гэдэг нь энэ үл нэгдүгээр бахархал юм хоёрдугаар тэрөөсөө та нарын нутгаан гэсэн энэ сургуулийн гэсэн сэтгэлийн дээж юм аа та нарт баярлалаа шүү. Тэгээд одоо энэ сайхан тэр уламжлалыг нь сэргээгээд тэр олимпиад явуулж байсан уламжлалын сэргээгээд ийм сайхан олимпиад зохион байгуулад одоо биднийг энэ сайхан үйл ажиллагаанд оролцох боломжоор хангаж байгаа та хэддээ маш их баярлалт талархаж байгаагаа илэрхийлье. Бид нар өнөөдөр өстө хэдэн насаар залуучдаа энэ сайхан үйл ажиллагаанд ороод сайхан байна.
та нарын минь ажил үйлс цаашдаа өндөр амжилтаар дүүрэн аз жаргалтай сайн сайхан амьдраасаа гэж та бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. За би бол Тавгадор зөвчтойгоо маш олон жил одоо хамт ажилласан. Өдөртөнд нь маш олон жил ажиллаж байлаа. Тэгэхээр манай хүмүүс одоо маш их нэгт ням бай ирээсөө. Одоо бид нар чинь нөгөө бичиг цаасаа шалгуулах гал орон шүү дээ. Тэгчэл ерөөсөө нэг өөрчлөлт үүснэ. Тэгээ би нөгөө найзалдаг санаатай юм чинь бас арай гайгүй үзөө гэж бодно. Тэгээд нөгөө бичиг баримтаа бариад орно. Оо ёстой нэг өөрчлөлт үүснэ шүү дээ. Тиймэрхүү маягтай. Тэгээд их сайхан байсан. Бид нар хамтарч сайхан ажиллаж байсан. Тэгээд ер нь өдий зэрэгтэй яваа маань бас тэр хүний яач гавьяа шүү гэж би үргэлж бодож явдаг аа. Тэгээд досгормаа намгаа эднэр бол бас миний шавнар байгаа. Тэгээд одоо энэ өр хүүхдүүд нь бас ээжийнхээ одоо үргэлжлэл болж ингэж сайхан явж бид нарыг бас ингэж баярлуулж ингэж байгаад одоо маш их баярлж байна шүү. Та нараараа бахархаж байна аа. За бас саяны Должин багшийн хэлснээр бид гурав ч бас жоохон булгандаг тийм байлаа бас. Ёстой нэр арай алга байгаагүй дээ. Нөгөө менежер болчоод тэгээд бас Должин шиг бас л за яафлаа нэг жоохон нэг удаа ч гэсэн нэг бас арай уучлчихлоо гэсэн чи байхгүй. Ерөөсөө ямарч тийм нөгөө найраа байхгүй. Тийм мундаг зарчимч тийм мундаг багш байсан. Тэгээ юуны өмнө энэ ээжийнхаа нэрмжлэлт олимпиадыг зохион байгуулах гэж алс холоос ирсэн үр хүүхдүүд нь та бүхэндээ маш их баярлалаа, баяр хүргье. Бас ээжийнхээ үргэлжлэл болж жил болгон явуулдаг тэр олимпиадын үргэлжлүүлж ингэж олимпиад зохион байгуулж байгаа өнөөдрийн бэлэг цайн өдөр энэ олимпиадуудыг хамгийн анхдагч нь болж ингэж олимпиадыг явуулж байгаа та хэдээ маш их баярлалаа, баяр хүргье. За тэгээд би Тавгадор зөвчийнхаа удирдлаганд орж ирж байсан. Энэ сайхан өдөр бэлэгдэн мөрөлтэй шинэ 8-нд үр хүүхдүүдтэй нуулзж байгаа баяртай байна. За би өөрийнх нь нэрхээс илүүтэй өөрт нь цуглал хамтлал удирдлаганд орно гэж байна. Тэрнээс илүүтэй би хань хүнтэй хамт ажиллаж байсан. Хүрээмал сумын сумын зам Батнасан гэдэг хүн байсан. Тэр хүний тухай хоо ярэ гэж байна. За би хоёр энэ сумд малын хэмжээс тэр хүн ирээд би энд нэг зоотой хингийн тэрэг бариад тэгээ хөдөө гадаа ах явдаг сайхан байрлалдаг сайхан сумын зам байсан. Одоо Дашуугай Батнасан бид гурван энэ сумны бол бас гайгүй насалдаж хэмж барилдаж явсаа. Тэгээд үр хүүхдтэй хараад түүнийг ярих бодлоо. Тэгээд энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ эрүүлийн саруу сайхан сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Удахгүй тэгээд төрлөх сургуулийнхаа 100 жилийн ойгоор яг энэ сумын болон энд суралцж төгссөн бүх хүмүүсийг хүрэлцэн ирээсэй гэж хүсэн өрөөж байна. За баярлалаа. За манай Лагуудар жогш бол үнэхээр өстө мундаг удирдагч байсан. Манай багш нар ч одоо ярьж байна. За би бас л урд дэмжид манай хоёрыг ойрхон багш бид нэр сургуулиасаа гараад хамт алхах нь мөн одоо сургуульд явахаар гэрээсээ гарсан бол хоёулаа нөгөө л хоёулаа урд дэмжид дээгүр тойрол хамт явна. Багш маань одоо хүүхдүүд нь жаахан хүүхдүүдэнд цэцэрлэг түргээл göтлөөл ингээл хамт явна. Тэгээд би бас хөдөө заримдаа их явна. Тэгээд зарим үед гिचээлээ ингээд хожидоод гүгээд ирэхээр багш ингээд юуныхаа өрөөнийхөө үднэр ингээд нүднийхээ шилний доогуур дээгүргээ хараад зогсож байдаг. Тэгээд би өстө нэг за намайг нэг өршөөхөл өгсөн чи яасан бэ гэдэг ингээд зогсож байгаа нь бас л айхгүй ч гэсэн айгүй гэж тийм. Бас л тийм тэгэл тэрнээс ч юм бол мундаг ухаарл за өстө үүнээс хойш би ахиж хожигдохгүй юм шүү гэтэл харж байгаа шүү дээ намайг. Тийм мундаг багш байлаа. Тэгээд манай багш чи ерөөсөн тэр Монгол бичиг би гайхтыг ер нь хэдүүдээ сурцсан. Бид нар чинь тэгж Монгол бичиг зааж байгаагүй шүү дээ. Өөрснөө л би даа сурж байсан. Тэгээд нэг л мэдхэд ерөөсөн манай багш чинь жоохон монголоор ингээд бичгийн саасан дарсан жиритл бичээл. Тэгээд энэ үгүй чи ингэн цэрэ тэр чинь тэгнэ гээл тэгдэж
штэ гэдэг ингээл ёстой би бүр биширдэг байсан штэ. Яаж энэ багш шиг ингэж гоё бичиж сурна. Яаж ингэж ийм хурдан ингэж сурсан болоо гэж багшаар бахархдаг байлаа. Тэгээд багш маань багшаагаа би бас гомдоочж байсан байж магадгүй гэж би бас хожим боддог. Тэгээд нэг өдөр одоо би доллар могоо цэрэндээ шав оруулнаа гэдэг тэгчихээн. Тэгэхэд би нэг их баярлал одоо өстой нэг багшийнхаа ачийг доллар могоо сайн бэлдэж ил ачийг хариулъя да гэх тэгээд бэлдэж байсан. Тэгээ манай доллар маа бол үнэхээр одоо өстой багшийн зинда шав бас ямар шав байдаг лээ те. Тэр шиг үнэхээр сайн шав болж одоо монгол хэлний сайн багш болж ажиллаж одоо амьдарч байгаад нь бол маш их баярлаж бахархаж явдаг. Энэ сайхан олимпиадыг зохион байгуулж байгаа одоо өөр хүүхдүүд та нартай маш их баярлж байна. Та нар цаашдынх нь ажил амьдрал хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Сайн байцгаана уу эрхэм хүндэтэй эрдэмтэн багш нараа. Сайн байцгаана уу эрхэм хүндэтэй сурагчид, хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо. Та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг айлхан мэдчилж, шинийн 8-ны бэлэг цаг өдрийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Баянхонгор аймгийн Өрзөц сумын сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн төвөгт 100 жилийн оюун хүрээнд зохион байгуулагдаж байгаа Монгол улсын төрийн дээд шагнал Алтан гац одонд хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонд ардын боловсролын тэргүүний ажилтан энэ Тавгадар жагсны нэрэмжит Монгол хэл бичгийн олимпиадын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болж байгааг баяртайгаар дуулгая. Өнцөг сайхан нутагтаа оюуны их хөргөөндөө энэ сайхан уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаа Тавгадар жагсынхаа үр хүүхдүүдэд болон зохион байгуулагчид, Өрзөц сумын удирдлагууд, сайн оюут сургуулийн эрхэм удирдлагуудаа бүгдээрээ халуун талархал илэрхийлж алга нэчигнүүлье. Баярлалаа. Ингээд та бүхнийхээ халуун сайхан алга дэвшилтийн дор шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж үг хэлнө хэмээн Баянхонгор аймгийн Өрзөц сумын сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхэм хүндэтэй ууган баяр таныг тайлснаа хүндэтгэн өрье. За тэгээд энэ олимпиад маань амжилттай сайхан болж өнгөрлөө. За энэ олимпиадаар хүүхдүүд маань гарч ирж ямар даалгавар өгсөн гэсэн уралдаан ярьж байх нь бас сайхан харагдлаа. Тэгээд та хэд маань ингээд энэ олимпиадыг зохион байгуулсан дэх үнэхээр баяртай байна. За баярлалаа. Ийхүү шагнал гардуулах төлөвлөлийн үйл ажиллагаа албан ёсоор эхлэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо багс та бүхэндээ танилцуулах таатай байна. Шагнал гардуулах ёслолын төлөвлөлийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Өрзөц сумын засаг дарга Өрзөц жаргалын хашилэг дарга хүрэлцэн ирсэн байна. Халуун талархал илэрхийлье. Замын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Өрзөц сумын ерөнхий боловсролын сайн оюут сургуулийн сургалтын менежер Үлзий Баатар өгшөөрөлтөөр ирсэн байна. Талархал илэрхийлье. За мөн Өрзөц сумын сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Нарманд багш хүрэлцэн ирсэн байна. Талархал илэрхийлье. За мөн тэмцээн уралдааныг зохион байгуулагч Алтан гац одонд хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонд ардын боловсролын тэргүүний ажилтан Тавгадар жагсхийн том охин Батнасангийн энх туяа хүрэлцэн ирсэн байна. Талархал илэрхийлье. За мөн Тавгадар жагсхийн хүү Батнасангийн энх баатар хүрэлцэн иржээ. Талархал илэрхийлье. Монгол Тавгадар жагсхийн охин Батнасангийн долгор сүрэн хүрэлцэн ирсэн байна. Талархал илэрхийлье. За мөн Тавгадар багшийн охин
Батнасангийн Долгормаа хүрэлцэн иржээ. Талархал илэрхийлье. Баярлалаа. Ингээд энэ сайхан тэмцээн уралдааныг орон нутагтаа зохион байгуулсан хамтран ажилласан бүх хүмүүстээ халуун талархал илэрхийлж, шагнал гартуулах ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочид, эрхэм эрдэмтэн багш нар, оролцогчид, сурагчид та бүхэндээ аядлууны мэндчилгээ өргөн дэвшүүлнө хэмээн та бүхнийхээ өмнө Баянхонгор аймгийн хөгжим драмын театрын дуучин Лунда Жансан хүндэтгэн урагтаа таатай байна. Монгол Улсын соёлын дөрвөн ажилтан Хатанбаатарын хөгжим нутгийн зам дууг өргөн барихад бэлэн болжээ. Халуун сайхан алга ташилтаар өгтөг авцгаая. За баярлалаа. Одоо ингээд энэ сайхан тахимд хурамжуулсан та бүхэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлж үг хэлнөх юм байна. Баянхонгор аймгийн Үлзийт сумын засаг дарга эрхэм хүндтэй хашвилэг таныг тайзнаа хүндэтгэн өрье. За бүгдээ халуун сайхан алга ташилтаар өгтөг авцгаая.
За та бүхэндээ дахин уулзж байгаа таатай байна. Тэгээ нөрөө мэндийг хүргэе. За тэгээд багшийн маань нэрвэж олимпиад бас сайхан болж өндөрлөөд одоо ингээд аваргуудыг шалгаруулах болж байгаад маш баяртай байна. Тэгээд өөр хүүхдүүд ах トゥ хамаатан садан за сургуулийн нийт ахмадуудаа маш баярлж байгаа, талархаж байгаа илэрхийлье. Та бүхэндээ сайн сайхан үгийг хүсье өрөөё. За баярлалаа. Өөлөг хиймэртэй үлдэх сайхан нутгийн ирээдүй болсон эрхэм хүндтэй сурагчдынхаа дунд өнөөдөр олимпиад уралдаан тэмцээнийг зохион байгуулж мөн эрдэмтэн багш нарын дунд олимпиад уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаа Үлдэс сумын удирдлагуудаа засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олондоо бас халуун дадлалыг илэрхийлж дахин нэг сайхан алганы чигнүүлээ. Ингээд зохион байгуулагчтай төлөөлөж та бүхэндээ хандаж өгөлнө хэмээн Монгол Улсын төрийн дэд шагнал алтан гац содон төлөмрийн оюуны улаан тугийн одонд ардын боловсролын тэргүүний ажилтан Лавгадор жогшийн отхон охин Баян хонгор аймгийн Эрдэнэ мандал сургуулийн Монгол хэл бичгийн багш Баднасангийн Долгорма таныг тайлснаа хүндэтгэн өрье. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд Шадын Лувсан амдангийн Шавлан суусан миний сургууль, Сэмбийн гончиг сумлаа агсны сэтгэлийн хөвгтэй миний сургууль гээд тайзан дээрээсээ уншиж байсан байна саяхан. За Монгол эдний бичгийн олимпиадад ороод ингэ явж байсан байна саяхан. Тэгээд өнөөдөр миний болон бидний хайртай ээж Тав Доржийн маань нэрэмжит олимпиад сайхан зохион байгуулагдлаа. 5-9-12 дугаар ангийн нийт 70 гаруй сурагчид оролцсон сайхан олимпиад боллоо. Тэгээд бид нар ээж маань хүн дээр өвдөөд энэ олимпиад маань хэсэг тасарчихсан байсан. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад 2 жил тутамд ингээд ээжийнхээ олимпиадыг зохион байгуулжээ гэд ярилцсан байгаа. Тэгээд ээж маань олимпиадад ирсэн сурагчид, за багш нар, Ахмад багш нар та бүхэндээ баярлалаа. Маш их дурсан цэцэрэгсэн сайхан өдөр байна. Өнөөдөр үнэхээр сайхан дулаахан, сэтгэл бас яг тийм ойрхон байлаа. За та нартай баярлалаа. За баярлалаа. Одоо энэ торгон мөчөд эрхэм хүндтэй та бүхэндээ аядан ухаан өргөхөөр хүрсэн ирсэн дараагийн сайхан уран бүтээлчийг өргөх гэж байна. Ингээд та бүхний халуун сайхан алгадчдын дор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Жансан хорлог хүндэтгэн өрье. Халуун сайхан алгадчдаар өгтөн авна. Сар шиндээ сайхан шинснөө. Ингээд та бүхэндээ Цэнгэр ангаан нутаг гэж сайхан уран бүтээл өргөмөрье.
За 3 дугаар одгийн хамт олъё. Баярлалаа. Дэлхийн дайдыг морин тураагаар тамгалж, ертөнцийн дайдыг захирсан, дээдсийн сургаа содрогчгийн соёлыг алтаарлаж тагсан, дээд тэнгэр заяатай хөх монголчуудын оюуны их дархлаа болсон Монгол хэлвчгийн төрлөөр зохион байгуулагдсан Олимпиадад амжилттай оролцсон багш суралцагчдын шагналыг ардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанхөө эхлэхэд бэлэн боллоо. Ингээд Олимпиадад амжилттай оролцсон багш сурагчдад шагналыг ардуулах хэмээн та бүхнийхээ өмнө энэхүү хүндэтгэлийн тайзнаа Баянхонгор аймгийн Үлзийт сумын засаг дарга эрхэм хүндэтэй хашбилэг таныг дахин хүндэтгэн өргөж байна. За мөн шагнал гардуулах хэмээн Баянхонгор аймгийн Үлзийт сумын сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхэм хүндэтэй Ууган Баяр таныг тайзнаа дахин хүндэтгэн өргөж байна. За мөн шагнал гардуулах хэмээн сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Үлзий Баатар, сургалтын менежер Нармандах нарыг тайзнаа хүндэтгэн өргөе. За мөн шагнал гардуулах хэмээн Монгол Улсын төрийн дэд шагнал Алтан ганц одонд хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одонд ардын боловсролын тэргүүний ажилтан энэ 5 дугаар жигшин том охин Баднасангийн энх туяа таныг өргөж байна. Мөн Баднасангийн энх баатар таныг шагнал гардуулах хэмээн тайзнаа хүндэтгэн өргөж байна. За мөн Баднасангийн долгор сүрэн таныг тайзнаа хүндэтгэн өргөж байна. Мөн шагнал гардуулах хэмээн Баднасангийн долгор маа таныг тайзнаа мөн хүндэтгэн өргөе. Баярлалаа. Ингээд микрофоныг энэ сайхан нутгийнхаа хөгжил дэвшилт үнэтэй хөнөмөр оруулж, сайн оюут сургуультай олон жил багшаар ажиллаж, сургуулийн менежерээр ажиллаж, олон мянган сайхан шавнарыг төрүүлсэн эрхэм сайхан ээжийнхээ нэрэмж дуралдааныг зохион байгуулж байгаа том охин Баднасангийн энх туяа танд шилжүүлье. За ээжийн маань нэрэмж Олимпиадыг зохион байгуулахад хамтран ажилласан сургуулийн нийт өдрүүдэд чин сэтгэлээсээ талархъя. Мөн нийт багш сурагчдаа Олимпиадад идэвхтэй оролцсон тэднийг бэлдсэн багш нартаа чин сэтгэлээсээ талархаж илэрхийлье. За ингээд шагналаар гардуулъя. За баярлалаа. Ингээд та бүхэнд шагналыг танилцуулъя. Өргөмжлөл төрлөх сургуулийнхаа 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Алтан ганц одонд хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одонд ардын боловсролын тэргүүний ажилтнын Лавгатор Жаксны нэрэмжит Монгол хэлвчгийн сорилго олимпиадын 5 дугаар ангийн төрөлд амжилттай оролцож тусгай барь эзэлсэн тул эрхэм хүндэтэй дөрвөн байнгын сурагч Марлмаа танд өргөмжлөл мөнгөн шагнал олгов. Бичгийн эрдэм тань тэгшэрч бэлэг оюун тань дэлгэрэх болтугай. Зохион байгуулагч Баянхонгор аймгийн Үлзийт сумын сайн оюут ерөнхий боловсролын сургууль ардын боловсролын тэргүүний ажилтнын Лавгатор Жаксны үр хүүхдүүд 2025 оны 3 сарын 7-ны өдөр гэжээ. Ингээд Марлмаад Хануун Баяр хүргэе шагнал гартаа өгөх юм хүндэтгэөрье. Дөрвөн байнгын сурагч Марлмаа. Самун Олимпиадад амжилттай оролцож 5 дугаар ангийн төрөлд 3 дугаар ойр шалгарсан сайн оюут сургуулийн 5 байнгын сурагч Сүнжид маа таныг өрж байна.
Баяр хүргэе. Түнжтмаа таныг шагналгатаа өгөөрье. Олимпиадын 5 дугаар ангийн төрөлд амжилттай оролцож 2 дугаар барьж шалгарсан сайн оюут сургуулийн 5 ангийн сурагч Нямзая. Баяр хүргэе. Нямзаяга шагналгатаа өгөх хэмээн хүндэтгэорье. Дараагийн шагналыг танилцуулъя. Төрлөх сургуулийн зуунчлын ой хүрээнд зохион байгуулагдаж байгаа Алтан ганц одонд хөдөлмөрийн гаяаны Улаан дугийн одонд ардын боловсролын тэргүүний ажилтан лавгаад орж агсны нэрмжит Монгол хэл бичгийн сорилго олимпиадын 5 дугаар ангийн төрөлд амжилттай оролцож тэргүүн барьж шалгарсан сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн 5 ангийн сурагч Нямзцэг. Баяр хүргэе. Нямзцэг таныг шагналгатаа өгөрч байна. Бичгийн эрдэм тань бэгшилж бэлэг оюун тань дэлгэрэх болтугай зохион байгуулагчид Нямзцэгтэй халуун баяр хүргэе. За бүгдээ дэжгэл сайхан халагдашээ. Халуун баяр хүргэе. 5 дугаар ангийн төрөлд оролцогчд маань шагналгатаа авлаа. За манай шагналгатаа авсан хүмүүс мөн тайзан дээр байж байгаад бас хамтдаа зураг татуулаарай. Сая шагнал авсан хүмүүсийг эргээд гараад ирэхийг өргөж байна. За 5 дугаар ангийн төрөлд шагнал гаргасан хүмүүсийг тайзраа өргөж байна. За өнөөдрийн олимпиад маань 5 дугаар анги, 9 дугаар анги, 12 дугаар анги багш нарын төрлөөр зохион байгуулагдсан. Одоо ингээд та бүхэндээ 9 дугаар ангийн төрөлд амжилттай оролцсон сурагчдын шагналыг гардуулахад бэлэн болсныг дуулгая. Өргөмжлөлийг танилцуулъя. Өргөмжлөл эрхэм үндэтэй амин од танаа төрлөх сургуулийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Алтан ганц одонд хөдөлмөрийн оюун улаан дөрвөн одонд ардын боловсролын тэргүүний ажилтан лавгаад орж агсны нэрмжит Монгол хэл бичгийн сорилго олимпиадын 9 дугаар ангийн төрөлд амжилттай оролцож тусгай барьж шалгарсан тул талархаж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Бичгийн эрдэм тань тэгширч бэлэг оюун тань дэлгэрэх болтугай. Баянгар аймгийн үлдэс цомын засаг даргын тамгын газар сургуулийн захиргаа лавгаад орж агшийн үр хөвгтүүд гисэн байна. Халуун баяр хүргэе. За та бүхэн дараагийн шагналыг танилцуулъя. Монгол хэл бичгийн сорилго олимпиадын 9 дугаар ангийн төрөлд амжилттай оролцож 3 дугаар байрыг сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн 9 ангийн сурагч Дэлгэр Цэцэг эзэлсэн байна. Баяр хүргэе. Дэлгэр Цэцэг таныг шагналаар давнах хэмээн тайзнаа өргөж байна. За 9 дугаар ангийн төрөлд амжилттай оролцож 2 дугаар байрт сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн 8-ын Б ангийн сурагч Цэцэн Бэлэг шалгарчээ. Баяр хүргэе. Цэцэн Бэлэг. За анги дэвшиж оролцсон сурагч байна. За ингээд Монгол хэл бичгийн сорилго олимпиадын 9 дугаар ангийн төрөлд амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлсэн сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн 8-ын Б ангийн сурагч Ануудэр. Баяр хүргэе. Ануудэр таныг шагналаар авахыг өргөж байна. Мөн анги дэвшин оролцсон сурагч байна. За халуун сайхан алга дашилтаар баяр хүргэе. 8 дугаар анги 9 дугаар ангийн төрөлд амжилттай оролцож шагнал байруудад шалгарсан эрхэм сурагчдаа баяр хүргэе. За ингээд олимпиадын дараагийн төрөл болох 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан сорилго олимпиадад амжилттай оролцож тусгай байрыг хүртсэн эрхэм үндэтэй Магсар Жалам таныг өргөж байна. Баяр хүргэе.
12-ийн ангийн сурагч Магсар Жилам тусгай барийн шагналд хүрсэн байна. За Олимпиадын 12 дугаар ангийн төрөлд амжилттай оролцож 3 дугаар байрт сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн 12-ийн ангийн сурагч Мэнд Амар шалгарч баяр хүргэе. Мэнд Амар таныг шагналд авахыг урьж байна. За 12 дугаар ангийн төрөлд амжилттай оролцож 2 дугаар байрыг сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн 11-ийн ангийн сурагч Ариун Заяа эзэлсэн байна. Баяр хүргэе. Ариун Заяа таныг шагналаар давна хэмээн өнөтгөрье. За дараагийн шагнал Монгол хэлний бичгийн сорилго олимпиадын 12 дугаар ангийн төрөлд амжилттай оролцож тэргүүн байр шалгарсан эрхэм хүндтэй Ариун Баян баяр хүргэе. Сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн 12-ийн ангийн сурагч Ариун Баян. За шагналыг өргөмжлөд алтан медаль мөнгөн шагнал дагалдаж байгаа бүх сурагчдаа халуун баяр хүргэе. За шагнал хүрсэн бүх сурагчдыг наашаа гарч ирээд зогсоод бөөнөрөө зураг сайхан татуулахыг урьж байна. 5 дугаар ангийн төрөлд, 9 дугаар ангийн төрөлд, 12 дугаар ангийн төрөлд амжилттай орсон бүх сурагчдыг наашаа тайз руу гараад ирэхийг урья. За бүгдээрээ наашаа гарч ирээд зохион байгуулагчдынхаа хамтаар дурсгалын сайхан зураг татуулъя. За наашаа зогсож. За марлмаа хүрсэн ирсэн байна. Марлмааг үрж байна. Шагналаа гартаа авна уу? За марлмаада бүгдээрээ баяр хүргэе. Дагаад шээ. За одоо хүүхдүүдээ суулгаж байгаа нэг ахуулаад зогсоож байгаа бас нэг авчи те. Холилдод зогсож байгаа. За бүх шагнал авсан хүүхдүүдээ бүгдээрээ баяр хүргэж улам их амжилт хүсэж байна. Алга дэшээ. Сайн байна. Үнэхээр одоо үлцэс сумын хонгор нутгийн ирээдүй болсон, Монголын ирээдүй болсон оюунлаг юм сайхан зурагчид маань тайзнаа гарч ирсэн байна. За бүгдээрээ нэг гоё зогсож байгаа нэг зураг дараач. Хамт зогсож багтах нь уу? За одоо гоё байна. За хэд гоё алга дэшээ те. Зураг авахулж байгаа бүх хүүхдүүдэд зориулаад. За баярлалаа та бүхэндээ. Улам их амжилт хүсье. Сурлагын өндөр амжилтыг хүсье. Ихэм шагналнуудаа суултан өрж байна. За манай зочид байж байгаа дараагийн шагналыг гардуулах юм байна. Ингээд өнөөдрийн олимпиад маань багш нарын төрлөөр бас зохион байгуулагдсан. Ингээд багш нарын төрөлд амжилттай оролцсон багш нарын шагналыг шагналыг гардуулъя. За өнөөдрийн уралдаан маань төрлөх сургуулийнхаа 100 жилийн ой хүрээнд зохион байгуулж буй Алтан гац содонд хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонд ардын боловсролын тэргүүний ажилтан энэ Лавгадор жагсны нэрэмжит хөрөг найрууллын уралдаан болж зохион байгуулагдсан. Ингээд хөрөг найрууллын уралдаанд амжилттай оролцож тусгай байр шалгарсан явдал талархаж өргөмжлөл мөнгөн шагналаар эрхэм хүндэтэй болд таныг шагналсан байна. Баяр хүргэе. Болд таныг хүндэтгэн өрж байна. Бичгийн эрдэмтэн дэвширч бэлэг оюутан дэлгэрэх болтугай зохион байгуулагч Баянхонгор аймгийн үлдэс сумын сайн оюут ерөнхий боловсролын сургууль ардын боловсролын тэргүүний ажилтан Лавгадор жагсны үр хүүхдүүд 2025 оны 3 сарын 7-ны өдөр гिचээ. За хөрөг найрууллын уралдаанд амжилттай оролцож 3 дугаар байрыг эрхэм хүндэтэй Эрдэнэбаатар эзэлсэн байна. Эрдэнэбаатар өгшөг орж байна. За Лавгадор багшийнхаа тухай сайхан
хөрөг нийтлэл бичиж уралдсан багш нарын дундаас авиас бэлгээрээ шалгарч эрхэм багш маань 3 дугаар байрын шагналыг хүртэж байгаа юм байна. Баяр хүргэе. Алгад чигнүүлье. За ингээд хөрөг найруулгын уралдаанд амжилттай оролцож 2 дугаар байрыг эрхэм хүндтэй Хонгор Зул эзэлсэн байна. 2 дугаар байр шалгарсан Хонгор Зул таныг шагнал дагаар давна хэмээн хүндэтгэн өрч байна. Өргөмжлөл мөнгөн медаль, мөнгөн шагнал. За ингээд хөрөг найруулгын уралдаанд амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлсэн эрхэм багш бол Сэрэн. Баяр хүргэе. Сэрэн багшигаа өргөмжлөл алтан медаль, мөнгөн шагналаар давна хэмээн хүндэтгэн өргөе. Сэрэн багш. За тэгээд нэлээдгүй олон хөрөг найруулгад ирсэн. Тэгээд бид нарт бас үнэхээр ээжийнхээ тухай дуурсан хөрөг найруулгыг уншиж байхад таатай сайхан байлаа. За тэгээд мөн одоо бид нарт ингээд ярилцаад үнэхээр сайхан бичсэн бас 3 хөрөг найруулгыг давхар мөнгөн шагналаар шагнах гэсэн. За ингээд Ахмад багш Сэрэн дэгдэгшээгээ урьж байна. За мөн англи хэлний багш Ганц Чимгээс таныг урьж байна. За сургуулийн менежер Нарманд багш маань бас үнэхээр сайхан хөрөг найруулга бичсэн байсан. За та нартай баяр хүргэе. За зохион байгуулагчдын зүгээс эрхэм хүндтэй Ахмад багш Сэрэн дэгд, за сургуулийн менежер Нарманд англи хэлний багш Ганц Чимэг нарт хүндэтгэн шагнал гардуулж байна. За тэгээ өнөөдрийн олимпиадыг маань бас засгаар ирсэн 2 багш маань 8-аас ирсэн. За энэ 2 багш маань хоёулаа үлдээд сумын гаралтай ийм багш нар байгаа. За ингээд Хонгор Зул багш маань болохоор Номгон сургуулийн Монгол хэл уран зохиолын багш байгаа. За мөн одоо миний хайртай дөө 5 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Мөгтөлтайг бас тайлнаа урьж байна. Хүндэтгэн үлдээж авъя. За бүгдээрээ зурсгалын сайхан зураг татуулъя. За багш нарын дөрөлд хөрөг найруулга бичиж шалгарсан эрхэм багш нартаа, эрдэмтэн багш нартаа баяр хүргэж сайхан алга дэшээ бүгдээрээ. За манай наадлаар байгаа хүмүүс жоох урагшлаад тусч. Жоох урагшлаад наадлыг нэх жоох урагшлаад тусч. Яа. За ингээд тайцаа голдъя. За бүгдээрэнд нь улам их амжилтыг хүсэж дахин нэг сайхан алга дэшээ бүгдээрээ алга дэшдэх гоё шүү. Баярлалаа өвдөлтөө багш нартаа. За. Баярлалаа ингээд өнөөдөр энэ сайхан олимпиад уралдааныг зохион байгуулж явуулсан эрхэм хүндтэй Савгатор Жогшихаан хүү Энхбаатар танд микрофоныг шилжүүлж үг хэлнэ хэмээн хүндэтгэн өрье. Энхбаатар. Та бүхэнд энэ өдрийн мэнд шүүж олимпиадад оролцсонд маш их баярлалаа. За тэгээд өөрсдөө оюун мэдлэг ухаанаа сорин миний ээжийн тухай яг л нүдэнд харагдсан шиг бичсэн багш нартаа бас баярлалаа. Тэгээд онцлог юм би хэлэх гэж байгаа юм л да. Маргааш манай ээжийн төрсөн өдөр байдаг. Тэгээд би ээжтэй зориулаад нэг дуу зохиосон байдаг.
Энэ бол элегэнтийн эзэн эжийн өгш гэдэг. Одоо фестивал нэлээд явсан баха. Үдсэн хүмүүс байгаа болоо. Тэгээд эрг үзээрээ би өөдөө дөрөд явсан. Хэрэг хүлээн гэвэл би яг тийшээ чуулаад өөрийн юугаар нэг дуулж өгөө. Бодчих. За, хөгжим бэлэн болчих хооронд та бүхний өмнө Баянгар аймгийн Үлдэл сумын сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн сургуулийн менежер Өлзий Баатар өгшийга хүн тэтгэн өргөхдөө таатай байна. За, Өлзий Баатар өгшийга өрье. За, өчигмэнд хүргэе. За, ингээд Монгол хэлний ноён иргэдүүдийн нэг шатны дусан онд багшаараа өгүүлсэн сайн оюут сургуулийн хамт олон энэ их хэл үндэсний бичээрээ багахж омогшид явах ийм хувь заяатай хамт одоо үүний нэгэн гэрч болж өнөөдөр Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан хөдөлмөрийн гавьяаны удаан тугийн одон Алтан гоцсод манай сургуульд одоо залуу наснаас гавьяандаа гартал одоо өөрийнхөө авьяас мэдлэгээ ирээдүйн хойж өөр хүүхдүүдэд зориулсан Тагвадар жигшээ маань нэрмжит сорилго олимпиадыг өөр хүүхдүүд нь амжилттай зохион байгуулж өндөрлөж байна. Ингээд энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан, дэмжин тусалсан бүх хүмүүстээ сайн сургуулийнхаа нэрийн өмнөөс гүн талархал төвшүүлье. За ингээд Тагвадар жигшээхаа хүүхдүүдийг тайзнаа гарч ирэхийг урьж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа маш сайхан болж өндөрлөлөө. Манай Ахмад багш нар маань ирж Тагвадар жигштэйгээ ажиллаж байсан цаг үеийн дурсамж одоо маш сайхан хууж яриад илгэлээ. Өөр хүүхдүүд маань монгол хэлний нэг кабинетта хөрөнгө оруулалт хийж орчин үеийн шаардлагад нийцсэн самбар ухаалаг дэлгэцийг хандваллаа. Гэх мэтлэнгээр ийм сайхан үйл явдлууд болж өндөрлөж байна. Энэ ажил маань бас ирэх одоо 6 сард болох сургуулийнхаа 100 жилийн ойн ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар 3 сарын 22-нд болох шатны дусан онд багшийн нэрмжид Монгол хэлний олимпиадын өмнөх сорилго олимпиад гэдгээр маш их одоо ач холбогдолтой юм сайхан олимпиад боллоо. За ингээд өөр хүүхдүүд нь сайн сургуулийнхаа хамт олонны нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлж амьдралд нь аз жаргал эрүүлэх хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн өрөө, ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө, аав ээжийнхээ алдрыг дуурсгасан ийм сайхан өрс одоо та бүхэдөө энэ сургуулийн хамт олон маш их баярлалаа гэдгийг хэлье. Ингээд ас нутгаас зорж ирсэн Игтэй одоо их хатартаа маш их баярлалаа. Ингээд сургуулийн захиргааны зүгээс талархал та бүхэнд гардуулъя. За хөдөлмөрийн гавьяаны удаан тугийн одонд Алтан гоцсодонд ардын боловсролын тэргүүний ажилтан Монгол хэл уран зохиолын багш хичээлийн эрхлэгч асан Тагвадаржийн алдрыг мөнгөчүүлж нэрмжит олимпиадыг нь зохион байгуулж буй өөр хүүхдүүд нь талархал хадгалуулва. За та бүгдөө Эрдмийн цагаан буян ивэж явах болтугай гэсэн өрөөдийг өргөж Үлдэл сумын сургуулийн захиргаанаас энэхүү дурсамжийг хадгалуулж байна. За мөн нутгийн эдийн дээжийг гардуулъя. За Тагвадар жигшээ. За ингээд их баярлалаа. Нэгэн өдрийг бас энэ хүүхдүүдтэй урам зориг хайрлаж оюуны их сайхан эрч хүч энергийг өгсөн энэ ахмад багш нарынхаа бас насыг нэмж дурсамжийг сэтгүүлсэн ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан та нартай дахин талархал дэвшүүлье. За мөн Монгол хэлний олимпиадыг бас цаг заваан гаргаж дэмжиж тусалж зассан хоёр багшигаа бас тайлбар өгч байна. Манай сургуулийн жил 100 жилийн агаар гаднаас ирсэн зочид төлөөлөгчдөө
багш сурагчдынхаа гарын бидэг өөрсдийнх нь уран бүтээлийг одоо өргөн барья гэсэн юм зорилготой яв хамт олон байгаа. Тэгээд манай одоо бэлэг сайхан багшийн маань өдөртөг одоо шилжмэл урлагийн дээжээсээ 2 өгчтэй гардуулъя. Өнөөдрийн Олимпиадад зохион байгуулсан Тагвар төвшин маань үр хүүхдүүдээс Монгол Хэлний кабинетэд одоо самбар ухаалаг дэлгэц Макс Хабыг одоо бэлгэлж байгаа. Энийг одоо эндээс гараад кабинет нь гардуулах үйл ажиллагаа болно. Баярлалаа. Энэхүү ачлал сайхан аав ээжийнхээ алдан хүндийг өндөрт өргөж эх орныхоо ирээдүйн болсон хүүхэд залуучууд замун эрдэмтэн багш нарын дунд ээжийнхээ нэрэмжит олимпиадыг зохион байгуулж энэ өдрийн турш Монгол түмний их бахархал болсон монгол хэл хэмээхийн гайхамшиг шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлсэн эрхэм хүндтэй ахан дүүс Тагвар төвшингийн үр хүүхдүүдэд бүгдээрээ халуун талархлыг дахин илэрхийлж сайхан алга нэчгнүүлье. За ингээд энэ сайхан хүндэтгэлийн дундуур бас ая бэлэн болсон байхаа ингээд энх баатар та микрофоныг шилжүүлж өөрийн сайхан уран бүтээлээ өргөн барьна уу хэмээн хүндэтгэн өргөж байна. Алгаа шээ. Баярлалаа. За энэ миний шүлэг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Нагнаа дөржийн Санжагай илгээлтийн эзэн Ижимиг гэдэг дуу байгаа. За энийг 3 сарын 8-нд ээждээ зориулж амьд охин наснд нь зохиогоод сонсгосон дуулсан өөрөө. За тэгээ чадъя дуулъя. Зэтгэр өөрөө жоохон хоолоод игсэн байна. талын бэлчээр хонгорхон өсвийн сэтгэлгээ гэлзэнэ холын ирөлөө мөрөөдөө хаврхан
заяанда дүүрэн жаргана эдгэттийн эцэн ичимэн та инэмсэлэн юрол хайраарай энгийн даруу багш ичимэн та их хүсэ таруулан урд насдарай эдгэттийн эцэн ичимэн та инэмсэлэн юрол хайраарай энгийн даруу багш ичимэн та их хүсэ таруулан урд насдарай их хүсэ таруулан урд насдарай баярлалаа ингээд өнөөдрийн үйл ажиллагаа үнээр сайхан болоо та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Энх Баатар та уран бүтээлийг өндөр сайхан амжилтыг хүсье. Эчихээ тухайн юм сайхан уран бүтээлийг хийж эгшиглүүлэн дуулж явна гэдэг үнэхээр бахархалтай сайхан. Бүгдээрээ сайхан алгадаш халуун баяр хүргэе. За одоо харин энэ тайзнаа бас нэгэн сайхан бахархал хүндэтгэл үргэлжлэх гэж байна. Ингээд та бүхнийхээ өмнө сайн оюут ерөнхий боловсролын сургууль хэмээх Эрдэмийн их өргөөг олон жил удирдах өр бүтээлтэй захирлаар ажиллаж байсан. Өнөөдөр Баянхонгор аймгийн Үлзий сумын засаг даргаар ажиллаж байгаа хашуулаг даргаагаа дахин хүндэтгэн өргөхдөө та тавина. Халуун сайхан алгад ажиллаар бүгдээрээ огтон авцгаая. За баярлалаа. Тэгээд өчигдөргөө өнөөдргөө маргааш гэж байдаггүй. Тэгээд би бас энд хүрэлцэн ирсэн нийт Ахмад багш ажилчид хамт олон та бүхэндээ бас баяр талархаж явдгаа бас энэ дашинд дуулмаар байна. За тэгээд дунд ангид ороод номон дээр өгш их өдөр өгш хоёрынхоо одоо гарын шав болж математик физикийг сонирхож одоо эдийн зэрэгтэй физикийн багш болох үндсийн маань тавьж өгсөн хоёр багштай бас баярлж явдгаа илэрхийлэх гэсэн юм аа. За тэгээд их өдөр өгштөө хүндгэлүүлье. За тэгээд их өдөр өгш 2002 онд багшны физик олимпиад төрүүлээд би 8 дугаар ангийн хүүхэд аймгийн физик олимпиад төрүүлээд тэгээд улсын олимпиадад багштайгаа хамт анх удаа Богоонд суугаад анх удаа Улаанбаатар хот тэгээд цаашаа сайн шанд руу явж ирсэн ийм түүх байдаг юм аа. Тэгээд багштай маш их баярлж явдаг шүү. Тэгээд таныг өрж байна. Баярлалаа. Энхүү хаврын тэргүүн сарын ширийн 8-ны бэлэгт цайг өдөр Баянхонгор аймгийн дотгон болсон Үлзийт сайхан нутагт зохион байгуулагдсан Баянхонгор аймгийн Үлзийт сумын сайн оюут ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Алтан гацсодонд хөдөлмөрийн говьяаны улаан түгийн одонд ардын боловсролын тэргүүний ажилтан энэ Лавгадор жагсны нэрмжит Монгол хэл бичгийн олимпиадын шагнал гарлуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энд хүрээд өндөрлөж байна. Алтай таван богдын мөсөн дуулах дөрөглөөс аврах халимын зоос шиг буйрын мөнгөнд долгио хүртэл ард тэргэнд хот байсан Монгол шарын даваанаас алтан элс мулцгалсан овоон ангины ус хүртэл дэлгэсэн тэрлэг шиг Монгол түмний минь их бахархал болсон Монгол хэл мөнх хорших болтугай Монгол төр мөнх мандах болтугай баярлалаа та бүхэндээ.